Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёрыг авилгатай тэмцэх газарт барьсан талаар улсын хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Өнөөдөр ард түмний хянан шалгах хорооноос мөн энэ асуудал дээр болон шинээр үндсэн хүчийг бий болгох асуудлаар мэдээлэл хийсэн. Тэд Монгол Ардын Хувьсгалт намын даргыг цагдаа хорьсон асуудал дээр энэ үйл явдал нь буруу бөгөөд дандаа цэвэр хүмүүсийг хориод байна. Энэ бүх эмх замбраагүй байдал нь засгийн газрын үйл ажиллагаанд ордож байгааг харуулж байна гэх мэдээллийг өгсөн. Тиймээс чинээр улс төрийн хүчинг байгуулахыг хүсэж иргэний нийгмийн хөдөлгөөнөд болон төрийн бус байгууллагуудыг нэгдгийг уриалж байна. Шинээр улс төрийн хүчинг байгуулснаар улс орон тулгарч байгаа чухал асуудал болох уул уурхай салбарыг хянах, байгалаа хамгаалах, ажилтгууд ядуурлыг зогсоох боломжтой гэж үзэж байгаа юм байна. Ард иргэд улс төрийн нам хөдөлгөөнүүдийн хүсэж байгаа улс төрийн жинхэнэ үнэлт үнэл үүсэж байгаа нөхцөл байдлаас гарах ам, зам, гарсын Монгол улсын үндсэн хууль заагдсан ёсоор Монгол улсын ард түмний эв нийтлийн баталгааг хангах ёстой Монгол улсын ерөнхийлөгч өөр хүнсийнхээ дагуу хийх ёстой. За ард түмнээс сонгогдсон тэрийн төвшөөч бас хамтраад нэгдсэн чуулганаараа тогтоол гаргаад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бас өөрсдийн байр суурийг илэрхийлж улс орныг доктортой байдалд үндсэн хуулийн хүрээнд нь оруулах өөрийг энэ улсад бас хүлээсэн байдаг. Гэтэл баасан гаргийн асууж өчнө хугацаа өнгөрлөө Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс улсын хурлын зүгээс энэ ажлыг хийгээгүй учраас олон түмэн шаардсны дагуу бол арга буюу миний бие энэ тэдний өмнөөс энэ үнэлт үнэлтийн нөхөс үр аргагүй байдал хөрсөн учраас таавахны үнэхээр сөгдөлж байгаа. Ард түмний хянан шалгах хорооноос гаргаж байгаа улс орноо хамгаалах аврах зорилготой үндсэн хүч нь цаашид үндэсний зөвшөлтөд зохион байгуулж онлын бүхэл асуудлыг боловсруулж Монгол улсад жинхэнэ ёсоор улс төр гэх эхлэх боломжийг бий болгоно. Түүнчлэн үндэсний зөвшөлтсөлийн үндсэн агуулга нь Монгол хүн бүрийн эрхчлөлөө тэгшэрх, эв нэгдлийг баталгаажуулна гэх тайлбарыг өгсөн.